Өнгөрсөн хугацаанд бичсэн тэмдэглэлийнхээ жижиг хэсгээс та бүхэнд сонирхуулахаар аваад ирлээ. За ямар учиртай юм гэхээр тэмдэглэл гэх зүйлийг хүн төрөлхтөн яг одоо ойлгохтол бас нэлээдгүй хугацааг туулж миний хувьд тэмдэглэл хөтлөнө гэдэг нь болсон үйл явдлаар л хязгаарлагддаг байлаа л да. За та бүхэнд нэг дээхэн үеийнхээ нэг тэмдэглэлийн жижиг хэсгээс уншиж сонирхуулъя. 2008 оны 12 сарын 6-нд өглөө 9:30-д босоод 3-4-р хорооллын өргөө дээр очиод Монголзоо тэмцээний жинд орлоо гэж. За тэгээд жинд орсон тухайгаа нэг жохон бичсэн байдаг. Тэр энэ тэр үед яг юу болсон, ямар сэтгэлдэлтэй байсан, юу сурсан, юу мэдсэн гэдэг энэ мэдээлэл маань тухайн үед тэмдэглэлдээ бичнэ гэдэг тийм ойлголт байсангүй. Харин одоо тэмдэглэл хэрхэн хөтлөх вэ? Тэмдэглэлийг бид нэр яаж өөртөө ашигтайгаар эргүүлж болох вэ гэдгийг эрэлхийлэгч подкастаар өгүүлэхээр энд би зогсож байна. Хүн төрөлхтөн ямар нэгэн юмыг сурахын тулд нэлээдгүй хугацааг туулдаг бололтой. Яг өөрөө бий болсонтой ялгаагүй. Энэ тэмдэглэлийн дэвтэр бол өглөөний гайхамшиг гэдэг тэмдэглэлийн дэвтэр байдаг. Hale Elrod гэж зохиогч юм. Энэ хүний бичсэн ном надад маш их нөлөөлсөн л дөө. Энэ хүү бас эрэлхийлэгч подкастыг хийхэд надад их түлхцүүлсэн гэж хэлж болно. Одоо энэ дээр байгаа санаанууд миний бол ориг санаа биш. Энэ бол дэлхийн нийтийн санаа. Тэр дундаа Hale Elrod бас өөрийнхөө өглөөний гайхамшиг гэдэг энэ дадлын хүрээнд 6 зүйлийг бид нар санал болгосон байдгийн ихэнх зүйл нь одоо миний эрэлхийлэгч подкаст дээр явж байгаа. За өглөөний гайхамшиг байна. За мөн амжилтын хөтөч 2023 онд бас эхэлж авсан дэвтэр маань байна. За энэ бол яг ингээд өдрийн тэмдэглэл. Энэ Hale Elrod-ын тэмдэглэл бичих одоо зөвлөмжтэр өөртөө юм зориулаад маш гоё дэвтрийг худалдаж авч байгаарай гэж хэлсэн байдаг. Яг тэрийнхэн дагуу би бас өөртөө зориулаад ийм дэвтэр аваад хүчтэйгээр бас тэмдэглэл бичих дадлаа эхлүүлсэн. 2022 оны 7 сарын 15-нд бичиж эхэлсэн юм байна. Бичиг үсгийг баруун солгоогүй хэрэгэлдэг болтлоо хүн төрлөختөн хэдэн зуун жилийг та туулсан гэж бодож байна. Манай эртний өмнө 1200 оны үед Пеникийн цагаан толгой үүссэн. За үүнээс хойш цаг хугацааг бодоод үзэх юм бол маш их олон хүний амьдрал үгүй болж дууссан байна. Хүмүүс нэг юм гайхтгалтай ингээд цаас бал хоёрыг нийлүүлээд ингээ юм бичээд хэрэгтэй юм уу те? Энэ дижитал иргэн үед баг компьютер дээр ингээ шивээ явчих болох юм биш үү? Харьцангуй ойлголттой. Миний хувьд бол яг ингээ цаас балыг ингээ бичнэ гэдэг бол маш их олон булчин ажиллаж байгаа. За тэр булчин ажиллахынхаа хэрээр тэрүүгээр дамжсан бас тархины үйл ажиллагаа сайжирж идэг гэж ойлгодог. Компьютер бол хэрэгтэй юу гэвэл маш хэрэгтэй мэдлэгийг цэгцлэх, эмхтгэх эргээд binder гэх зүйлтэй компьютер бол нэг туйлдан холбогддсон байна лээ. Энийг бүтээлчээр ашиглахын тулд та бүхэн бас илүү ихийг судлаад энэ дээрээ ингэж шивээд, бичээд, бичсэн материалуудаа хэвлээд өөрийнхөө за энэ хөө binder дотор материалуудаа хийж зэгцэлж болдог. Энэ давуу тал нь бас энэ binder дотор байна шүү манайхаа. Байна. Ер нь одоо нэг эрэлхийлээд нэг өөр тэмдэглэлийн дэвтрийн тэр хайгаад байна гэж би бодохгүй байна. Яагаад гэхлээр энэ 3P binder гэдэг энэ зүйл бол энэ тэмдэглэлийн дэвтрийн маш том оргил үе. Канкюхён гэдэг хүн бол binder гэх зүйлийг binder тийм ээ тэмдэглэлийн дэвтрийн binder гэдэг нь болохоор юм нугастай хөлбрийг хилээд байгаа. Энтэй учирсан оноо энэ номон дээрээ бичсэн нь 1989 оны 12 дугаар сард мэдсэн гэж. Өнөөдөр би 2024 оны эхний үлрэлт энэ binder гэх зүйлийг мэдсэн. Энэ хүн бол 1989 оны 12 сард мэдсэн байгаа юм шүү. Ингээд 2001 оны 2 сард өөрийнхөө зохиосон 3P binder-ыг бүтээсэн. Та бүхэнд одоо тэр binder-ыг харуулъя.
За 3B binder буюу одоо яг миний гарт байгаа энэ байндрыг энэ номын зохиогч зохиогоод олон түмэнд хэвлж оршруулад тарааж байгаа. Гэхдээ үнэгүй биш. Монгол мөнгөөр яг энэ байндер 65,000 төгрөгийн үнэтэй. За яг миний гарт байгаа энэ хавтас буюу одоо яг байндер, энэ төмөр байндер нь өнөөдөр янз бүрээр танд олдож магадгүй. Миний хувьд 20,000 төгрөгөөр худалдаж авсан байна. За дараагийн харуулах байгаа зүйл бол мэдлэгийг бид нэр өөрсдөөсөө гаргаад эмхэлд зэгцлэх хамгийн чухал юм а гэдгийг энэ номын зохиогч хэлсэн байна. Яг эргээд зүгээр л өөрийн оюун ухаанаараа бодоход бид өөрсдийн мэдлэгээ ангилсныгаа архивлж хадгалсныгаа эргэж харах ийм гол үндсийг энэ байндер дээр хийж болдгоороо бусад дэвтрүүдээс давуу талтай. За энэ дээрээ та өөрийнхөө яг энд бичигдсэн зүйлийг оруулаад миний хувьд сонссон номуудаа ингээд бичсэн. За энэ номуудаа би энэ дээр одоо архивлж байгаа байндертаа хийгээд ингээ хадгалах зорилготой. Энэ дээрээ би он сараа бичээд тэднээс тэдний хооронд уншсан номын агуулгач гинөө, товчлолч гинөө гэж бичээд энийг хадгалчихна. За миний гарт бол энэ байндер мань явж байна. Энэ байндер хавцлаад хийхэд дараа нь эргэж солиод нэмээд хасаад яваад иж болдгоороо давуу талтай. Бусад дэвтрүүдийг бодвол би ямарваа нэгэн байдлаар бусад бизнес ч юм уу мөнгө олгож байгаа дэвтрүүдийг муулах гэсэнгүй уучлаарай манайхаа. Энэ байндрыг ойлгохтол бас эдгээр дэвтрүүдийг ашигласаар ирсэн. Өнөөдөр яг бид цагийг тэмдэглээд энэ цагийн менежментийн тухай явж болно. Гэхдээ эргээд яг ганц энэ цагийн менежмент, цагийн хөтөлбөр хийх нь бол хүнд хангалтгүй. Эргээд өөрийнхөө мэдлэгийг өөртөө байнга авч явах, тэмдэглэх, бичиж дуусаа дараа нь архивлах шаардлага гарнаа. Энийг ойлгоход та бүхэнд одоо яг энэ байндрыг би яаж хийж байгааг тодорхой хэмжээнд зүгээр харуулъя. За энэ бол танд маш их үн цэнийг бүтээж өгч чаднаа. За байндрыг одоо яг энэ нугсанд нь тааруулаад одоо энэ календар байна. Энэ календарыг та дараа жилийн дахиад солиод худалдаад аваад хийж болно хямдхан. Заавал энэ хавцыг нэг л удаа аван сайн хавц авчвал тэгээд насан туршдаа хэрэгжилж болно. Энэ байндрыг хэрэглэснээрээ хүн ямар төвшөнд хүрч болох вэ гэдгийг мөхс миний бие тодорхой хэмжээнд оюун санаандаа тунгааж ойлгоод энийг одоо ашиглах гад зорилго болгоод өөртөө явж байгаамаа. За энэ байндраа бол би нугс руугаа хийчлээ. Одоо энд байгаа энэ шугам бол бас маш их хэрэгтэй хэрэгсүүл. Яадаг вэ гэхээр та одоо ямар нэгэн байдлаар аль нэг хэсэг дээр явж иж болно. Одоо энэ 7 хоногийн одоо төлөвлөгөө байна. Энэ 7 хоногийн төлөвлөгөө хэрхэн яаж бүглэх вэ гэдгийг энэ номон дээр нарийн бичигдсэн байдаг юм аа. Энийг та бүхэн уншаад 7 хоногийн төлөвлөгөөнүүдээ хараад яваад иж болно. За энийг ингээ нугсандаа хийгээд та мэдээж энэ нугсандаа хийгээд яг энэ дээр одоо та байж байгаа бол илүү дутуу юм эргүүлэхгүйгээр за байндраа нээлээ яг энэ хавцаа нээгээл араас нь шууд бичээл тэмдэглээд яваад. За эргээд энд нөт хэсэг байгаа. За нөт хэсэг дээр хэрхэн яаж бүглэх вэ гэдэг нь энэ дээр байна. Энэ яг л энэ номны яг энэ зохиогчийн өөрийнх нь бүтээсэн энэ байндэр байхгүй юу? Тэгэхээр энэ ямар нэгэн байдлаар та бүхэн цаас дутагдж магадгүй. Тэгэх юм бол ингээд нэг 1000 төгрөгийн үнэтэй юм цаас байгаа. Энэ цаасыг нэмж хийгээд ингээд байндраа арвижуулаад байж болно. Хэрвээ энэ доторх одоо материалууд та бичээд ингээд дуусчаад энэнийг ингээд бичиж дуусчаад дараа нь архивлах шаардлага гарах юм бол энэ хүү байндер дотроо тэмдэглэлийн дэвтэр ч юм уу юу ч ингэж энийгээ бас нэлээд эдийг авчих хэрэгтэй шүү дээ. Энэ чинь таны яг архив болж байгаа. Энэ дотроо ингэж хийгээд хадгалаад яж болдог. Энэгээрээ маш их давуу талтай дээр нь бүтээл сэтгэлийг хөгжүүлэхийн тулд компьютер дээр хийсэн материалуудаа ийшээгээ байндер руугаа ингээд цоолоод хийчихнэ. Одоо энэ цоолох төхөөрөмж нь бол худалдаанд байдаг. Жох үнэтэй. Тэгэхдээ авчхал хэрэгтэй л. За энэ байндрыг одоо яг миний би та хэдтэй яг энэ контентыг хийж байгаатай ялгаа байхгүй эхэлж одоо бичиж эхлэх гэж байна. Би яг шинээр нь худалдаад авсан байгаа. Та бүхэн харсан баг. Энэ бол миний 2024 онд авсан амьдралын луужин гэдэг нэртэй одоо яг монгол хүний зохиосон бас яг энэ байндертай ялгаагүй адилхан ийм дэвтэр. Гэхдээ энд учир дутагдaltaй тал байна уу байна. Энд сайн тал байна уу байна. Энэ бол таны сонголт. Би бол зөвхөн сайныг л эрэлхийлж байгаа. Хүн дараагийн түвшинд очиход танд ямар юм хэрэгтэй байж болох вэ гэдгийг эрэлхийлж байгаа.
Энийг та бүхэн маш сайн ойлгоорой. Эргээд таны тэмдэглэх дадал хүчтэй байж болно. 3P binder гэдэг зүйлийг ойлгоод улам хүчрэг болгоорой л гэж захимаар байна. Мэдлэгийг үйлдвэрлэх, мэдлэгийг хадгалах, мэдлэгийг бусдад дамжуулах нэг үгээр яг ийм өөрөө олон төрлийн номуудыг өөртөө зориулаад бичээд байна гэсэн үг. Бүтээлч үйл ажиллагааг дэмждгээрээ энэ дэвтрийн онцлог оршиж байгаа. Үзэг цаасыг нийлүүлэх. Энэ гайхамшигын тухай энэ удаагийнхаа дугаараар нэгэн зочинтой уулзахаар маш хурдан явцгаая. Та цаг хугацааг битгий алдаарай. Малгайгаа мартчихсан. Эрэл хийлэгч подкаст үзүүлж байна.